Эрхэмгшүүдтэй өнөөдрийн мэндийг хүргэе. Би асуулт асуухгүй үг хэлнэ. Transparency International олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар энэ авилгын төсөөллийн индексээр нэлээд дээгүүр дэлхийд ирмэлэгдэж байгаа улс орнуудын энэ авилгатай тэмцдэг байгууллагынх нь удирдлага их тогтвортой ажилладаг юм байна. Дунджаар нэг 10 жил. Энэ индексээр нэлээд сүүл мушигж байгаа улс орнуудын авилгатай тэмцэх байгууллагын удирдлагууд маш ойр ойрхон солигддог ийм судалгаа гарчээ. Монгол улс авилгын тухай хуулийг анх баталсан цагаас хойш 11 жилийн дараа энэ авилгатай тэмцэх байгууллага байгуулж ажилласан. Энэ байгууллага байгуулагдаад өнөөдөр 18-19 жилийн нүрийг үзэж байгаа. Эхний 12 жил дөрвөн дарга ямар нэгэн шалтгаанаар солигдсон байдаг. Сүүлийн 6 жил дашдаа дарга бас үр дүнтэй ажиллаж байгаа гэж үзэж байгаа. Бид ер нь Монгол улс авилгатай тууштай доктортой тэмцэх тэмцэлэл бидэнд чухал байгаа. Сүүлийн 5-6 жил Монгол улсын засгийн газар оюутан сайд бас манлайлж энэ чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгааг авилгатай тэмцэх газрын хамт олон бас үр дүнг нь гаргаж яваа гэж боддгийг. Бид их том үр дүн хүсэж байгаа юм л да. Манай нийгэмд 20-30 жил богшчихсан энэ авилгын суур эдээгээ нэг 5 жилийн дотор шахаад гаргачих байсан юм шиг л үр дүнг нэхэд байгаа. Дийлдэхгүй эрх мэдэлтэй, мөнгөтэй, улс үндэстэн дамж амьдарсан ийм бүлэг этгээдүүдтэй болцсон улс шүү дээ манайх. Маш урт гартай, маш олон салаа мөчөртэй. Тэгэхээр энэ асуудалтай тэмцэхэд биднэрт тогтвортой бодлого, тогтвортой удирдлага, тогтвортой ажиллагаа хэрэгтэй л гэж ойлгож байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шаардлага ажиллагааны үр дүнгээр төрийн өмчт компаниудын санхүүгийн сахилга бат сайжирсан, улс орон нутгийн төсөвт оруулдаг мөнгөнд нэмэгдсэн гэж тайлгансан байлээ. Би санал нэг байгаа. Би төрийн өмчт компанид удирдах албан тушаал эрхэлж ирсэн хүн. Энэ байгууллагын үйл ажиллагаанд шалгагдаж өгсөн зөвлөмжийн дагуу үр дүн дэвшлүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн хүний хувьд би энэ хамт олон үр дүнтэй ажилласан гэдгийг хэлнэ. Харин бид нар нэлийн хурдтай, илүү их үр дүнтэй ажилласаа гэвэл авилгатай тэмцэх газрынхаа бүтэц оронтой хөрөнгө хүч энэ зардлын асуудал дээр нь анхаарах цаг болсон гэж харж байгаа. Өнөөдөр магадгүй улс төрийн шийдэл гаргасан бах. Бараг 400 бүтээмжийн менежер, хяналтын менежер, төрийн өмчт 123 компани томилогдож байна гэж 5-6 сая төгрөгийн цалинтай хүмүүс. Тэгвэл энэ авилгатай тэмцэх асуудлынхаа үндсийг улс төрийн намууд, улс төрчид бид өөрсдөө эхлээд манлайлаад явъя л та. Энэ 400 ажилтныхаа 200-г нь ядаад авилгатай тэмцэх газар оронтойтой цалинтай нөхцөлд тийм төсөв байгаа юм бол. Тэгэх юм бол харин тэр нэг төрийн өмчт компани дээр нэг хүн хяналт тавих гэж, нэг хүн бүтээмж дэвшлүүлэх гэж очихоос чинь илүү их үр дүн авилгын индекс бууруулсан асуудлууд чинь харин гарч ирэх байхаа гэж ингэж бодож байгаа. Тийм учраас авилгатай тэмцэх газар, прокурорын байгууллага, энэ цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг бид аль болох улс төрөөс ангид байлгаж, тогтвортой урт хугацаанд үргэлжлүүлж иж энэ зорьсон зорилго том зорилтын үр дүн хэрэгжинэ гэж ингэж бодож байгаа гэдэг саналаа бол илэрхийлж байна. Ингээд дашдаа дараад бас амжилт хүсье. Энэ авилгатай тэмцэх тэмцэлд авилгатай тэмцэх газар биш, авилгын эсрэг бүх байгууллага, бүх хууль тогтоомжиндоо энэ заалтаа бид нар оруулж өгч, бүх байгууллага, бүх албан тушаалтан санаачилж иж энэний үр дүнд хүрэх ёстой шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Баярлалаа.